Сайн байцгаана уу? Энэ бичлэгээр манай баг Францын алдар зохиолч болох Андре де Балзакийн Эцэг Горио романы талаар ярих билээ. Балзак бол 19-р зууны Францын реалист уран зохиолын үндэслэгч бөгөөд 1799 оноос 1850 оны хооронд амьдарч байсан. Түүний эцэг их түүнийг хуульч болохыг хүсэж байсан ч тэрээр өөрийн хүсэл сонирхлоор уран зохиолын цагийг сонгож 1819 оноос бичиж эхэлжээ. Балзак бол нийгмийн бодит түүний хүмүүсийн зам чанар, хөрөнгө мөнгөний шунлыг маш тод томрон хавдуулдгаараа дэлхийд дундаа алдарсан. Түүний бүтээлүүд тэр дундаа Эцэг Горио роман хөнгөлтөн нийгмийн үеийн Парисын амьдралыг ямар ч чимээгээр яг байгаагаар нь дүр төрслөөр илчлэн хамснараа уран зохиолын түүхэнд маш том эргэлт хийсэн бүтээл билээ. Зохиолын үйл явдал Парисын ядуу, хуучин, хөл хөдөлгөөнөөс зайдуу орших Вокигийн байшин хэмээх буудалд өгнө. Энэхүү байшин нь гаднаасаа л уйтгартай, гонигтай, уур амьсгалыг бүрдүүлдэг бөгөөд нийгмийн доод давхрын амьдардаг газар юм. Энд өрдөн гол сайхны бүтээгдэхүүн болон хоймонгийн үйлдвэр ажиллуулж маш их хөрөнгө хөрвүүлсэн. Одоо 69 настай Горио өвгөн амьдардаг байв. Тэрээр өөрийн хамаг хөрөнгөө хоёр охин болох Анастасия, Дельфина нарыг дээд зэндааны багийн сурвалжид банкны эзэдтэй суулгахад зориулж имж болгон өгсөн. Харамсалтай охин нь дээд сурвалжтны баян амьдралд хүрснийхаа дараа ядуурсан эцгээс ичиж түүнийг энэхүү Вокигийн байшинд ганцаарныг нь хайж огт эргэж тойрдоггүй байв. Зохиолын оргил хэсэгт өвгөн Горио хүнд өвдөж үхлийн ирмэгт ирдэг. Түүний биеийн байдал өдөр ирэх тусам дордож байхад баян огт нь эцэг дээрээ ирэхийг хүсэхгүй дээд зэндааны бүжигт наадам хөрөнгө мөнгөний маргаанда анхаарлаа хандуулсаар байв. Энэхүү хүнд хэцүү цаг үед өвгөн Гориог зөвхөн тус буудалд хамт амьдардаг байсан ядуу оюутан Растиньяк, анагаахын оюутан Бяншон хоёр л асарч хажууд нь байдаг. Охтынх нь өмсөж буй тансаг фрак, жабо, үнэт идэллүүд нь эцгийнх нь цусаар бүтсэн атлаа. Тэд эцгийнхээ үхлийн орон дээр ирэх сэтгэлгүй байв. Энэ хэсэг нь эцэг хүний хязгааргүй агуу хайр ба охтынх нь амиа хичээсэн хүйтэн хөрөнгөд нийгэм харгас төрхийг маш тод харуулдаг. Үхийнхээ өмнө өвгөн Горио октоо ирнэ гэж эцсийн секунд хүртэл гордон хүлээж туйлын зүрх тусам цөхрөл дүүрэн үгсийг хэлдэг. Тэрээр хэрвээ би баян байсан бол хөрөнгөтэй байж тэдэнд өгөх мөнгө байсан бол тэд минь ирээд миний нулимсыг арчих байсан. Мөнгө бол бүх зүйл. Мөнгө байвал огт маань ч ирнэ. Эцэг хүнд мөнгө байхгүй бол огт нь ирдэггүй юм байна гэж ойлон хашгирдаг. Тэрээр октоо ухаарч ирнэ гэж найдаж байсан ч эцэст нь мөнгөгүй болсон өөрийнхөө үн цэнийг ухаарч гүн гүнзгий харамсал донд амьсгал хураадаг. Энэхүү үгс нь зөвхөн Гориогийн цөхрөл биш, хөрөнгөт нийгэмд хүний жудаг, эцэг хүний нандин хайраас илүү хөрөнгө мөнгө хамгийн хүчтэй, үн цэнтэй болсныг баталсан аимшигт түүх юм. Өвгөн Гориог амьсгал хураасны дараач түүний эмгэнэл дуусаагүй юм. Охид хөргнүүд нь түүний оршуулгын зардалд
нэгж франк гаргахыг хүсээгүй тул ядуу оюутан Растеник Бяншон хоёр өөрсдийнхөө халаасны мөнгийг шавхан хямдхан авч Сильви хэмээх зарц эмэгтэй тусламжтайгаар оршуулгыг гүйцэтгэдэг. Хамгийн гол гомдолтой нь оршуулга дээр охид өөрсдөө биеэрээ ярилгүй. Зөвхөн гэр бүлийнхаа сүл тэмдэгтээ хоосон сүйд хэрэглэдэг явуулсан байдаг. Энэ нь тэд нийгмийн нэр төрөө бодож хоосон тэрэг явуулсанаас биш. Эцгийгээр хүндэтгийгүйг хэлдэг. Үүнийг харж туйлдан ядарсан Растеник оршуулгын газраас Парисын дээд зэндаахны амьдрал гэл цал дүүрэг рүү харж одоо хоёлаа үзэлцээ хэмээн хашгирч энэ харгас ёс суртахуунгүй нийгэмд тэмцгээр шийддэг байна. Бальзак энэхүү зохиолоор дамжуулж хөрөнгөт нийгмийн ёс суртахууны бүрэн дагуултал хөрөнгө мөнгөний цаад хар бараан хавтай нөлөөг маш хугацаа шүүмжилсэн. Зохиолч өөрөө үүнийг хүмүүсийн яс хавтаймаар эмгэнэл түүхийг бичсэн гэж тэмдэглэсэн байдаг нь цаанаа гүн утгатай. Огт нь эцгийгээ хүн гэдэг талаас нь харилцахаасаа илүү түүний өгөх мөнгө хангамжинд илүү хайртай байсан. Мөнгөнд дуусах үед эцэг хүний үнцийн гэр бүлийн нандин холбоо наад захын хүлэг чанарч хамт үгүй болж байгааг Бальзак маш чадварлаг хайр найргүй илчлэн харуулжээ. Энэхүү зохиол нь хөрөнгө мөнгөөр бүхнийг хэмждэг нийгэмд хүн чанар хэрхэн өнгөөдөж хүн аратан шиг өөрчлөгдгийг харуулсан шүүмжлэл юм. Дүгнэж хэлэхэд өвгөн Кореагийн хөл бол зөвхөн нэг ядуу өвгөний хөл биш. Харин хөрөнгө мөнгө дээр тогтсон тэрхүү аргас нийгмийн хайр сэтгэл, хүнлэг чанар ёс суртахууны хөл байсан юм. Тэр охтоо хэтэрхий дураар насгаж өнгөөр бүхнийг шийдэж болно гэж утсан нь түүний өөрийнх нь алдаа бас эмгэнэл байв. Эцэг Коре роман бичигснээс хойш олон зуун жил өнгөрсөн ч өнөөдөр ч гэсэн бидэнд хөрөнгө мөнгнөөс илүү үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл, эцэгхийн ач тус, хүнлэг сэтгэл, бие биенээ хайрлах хайр гэдгийг маш хүчтэйгээр сануулгаар байна. Энэхүү дэлхийн сонгодог бүтээл нь бидний амьдралын чихэн үн цэнийг ухаарахад тусна гэдэгт итгэлтэй байв. Манай багийн бэлтгэсэн төслийг анхаарал тавин үзсэн маш их баярлалаа.